2019 оны 3 сарын 23-нд маш сонирхолтой нэгэн тулаан болж гайхамшигт үр дүн гарсан байдаг. Энэ удаагийн бичлэгээр спортод маш өргөн тохиолддог зүйлүүдийн нэг тулаан тэмцээнд өрсөлдөгчөө хит давангаа ялаад ирэх үед гаргадаг алдаануудын нэг өнгөрөх, сагсуурах, өрсөлдөгчөө хит басах, дооёолох гэх юм уу. Энэ нь тэгээд тулааныг даамжруулж мөн ямар үр дагавар гаргаж болох вэ гэдгээр нэг сонирхолтой бичлэг бэлдсэн байна. Хар шортог нь Сэм Максвелл, харин цагаан улаан шортой нь 25 настай Сабри Сэдри. Тулааны эхнээс л Сабри Сэдри хилт даваагаар давангаалж эхэлдэг бөгөөд төдж удалгүй өрсөлдөгчөө тоолуулаад амждаг. Удалгүй 2 дахь удаага ахин унгадаг. Ингэж нэгэнтээ 2 удаа унгасан тэрээр өрсөлдөгчөө басаж өнгөрч эхэлдэг. Just do that. Don't close the distance on this fella. Keep him. That's a marked step up in class for Maxwell over anything he's points, and there's danger points in every round. Тулааны дундаас өнгөр сагсуурах нь хэд даамжж үргэлжлэсээр байдаг ч өрсөлдөгч залуу хамгаалтаа сулруулалгүй тэмцээрэл байдаг. Blood flowing from it. Oh, his big right hand right on the bell, and Maxwell nearly went. He nearly went down with. Nope, it's Sediri. And there with that right hand there, Sediri. Maxwell looking for big shots now. That's how Barry's got it. I have to win by walking round like that. Again, it gets it from such an unusual angle. That's hard to defend against. Well, a bit of showboating from the two men, a bit of kidology from both sides. But there is still. Яг энэ үед тэрээр ингэж өнгөрөхөөн хооронд уушаа нэг алхаад нэмэлт цогт төгсөн бол тулааны үр дүн маш өөр байх боломжтой байлаа. Ингээд тулааны төгсгөлийн 10 дугаар үед дуусахад ердөө 13 секунд дутуу байхад энэ цогт орсон юм. Ингэж энэ тулаанд ялсан тэрээр өөрийнхөө нэг ч ялагдаагүй байсан статусыг хамгаалж үтсэн ба энэс хойшоо ч гэсэн нэг ч ялагдаагүй 16 тикс үзүүлэлттэй явж байгаа. He looked as though one more big shot from losing a fight by a big margin, but literally. But you know what, John? It wasn't a great look for Sediri's dominant there. Oh, that was earlier on when he walked with him and he didn't know, because where he should have jumped on him. Look at him playing the clown. There, and Sediri might have put him away. As it happened, bang. And look at Maxwell, the scream, the shout. The punches he landed with tonight, this kid didn't even blink. And then when he needed it most, where did that come from? He throws the punch of his career. Unbelievable. That was terrific. Тэгж өрсөлдөгчөө басаж, шатааж химнэлийг алдуулах гэх зэрэг тулааны эсвэл тэмцээний арга техникүүд байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ийм нөхцөлд домог болсон тамирчид ямар сэтгэл зүйтэй байдаг вэ? Энэ тал дээр би өөрийнхөө нэг дуртай бичлэгийг та нартай хуваалцмаар байна. Энэхүү бичлэгэнд Kobe Bryant Boston Celtics-ийн эсрэг финалд 2 тэг харьцаатай ялж байх үедээ өгсөн ярилцлага юм аа. You know, I think they played extremely well. You know, we played well enough to win. Still waiting for a big smile out of you. You're up 2-0. What's the story? Are you not happy, or you're only half happy, or? Still to be happy about. You're up 2-0. Job's not finished. Job finished? I don't think so. Okay. Лайк, коммент харамгүй харилцаж биднийг дэмжиж subscribe дараарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.